Шин сэтгэлийн залбирал. Нэгэн ажлын өдөр цалин нь буусан нөхөр гэртээ ирж эхнэр нь түүнийг угтжээ. Тэгмэгц хэлхүүг нь "Хань цалингийн дугтуйгаа өгөөч" байлаа. Үүнийг сонссон нөхөр эхнэр нь өөрийг нь хүлээсэн үү? Эсвэл цалингийн дугтуйг эрхийг л хүлээсэн үү гэж бодлогоширч эхлэх болно. Эхнэр хүнд хамгийн эрхэм хүн бол нөхөр нь юм. Нөхөр хүн байснаар эхнэр хүний нийгэмдэх байр суурь, харилт нь тодорхой байж, үр хүүхдээ өсгөж амьдрах боломжтой учраас тэр юм. Тасралтгүй залбир. 1-р Тесалоник 5:17. Өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэргэг байх тун. Колосе 4:2. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаа өрг. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай. Эфес 6:18. Библи бол бидэнд залбирлыг өөрсдийн амьсгал мэт үйлдэж амьдрах хэмээн айлтж байна. Гэвч заримдаа бид залбирал дундаач эзнийг гонсойлгож байдаг. Бид эзнээс бидэнд ирэх хүч чадвар, тусламжийг л хүсэн залбирдаг. Залбирлын хамгийн чухал зорилго бол эзэн болон бидний итгэлийн дотн харилцаа юм. Бид тус бүр хувийн залбирлаар эзэнтэй уулзаж ярилцсан, эзний сэтгэлийг мэдэрч, эзэнтэйгээ илүү дотн үнэнчээр харилцах ёстой. Гэвч их залбирал нь цалингийн дугтуйгаа өгөөж гисэн эхнэрийн үг шиг өөрийнхөө хүссэн зүйлсээ биелүүлэхийн тулд зөрүүдлэн залбирах залбирал байдаг. Залбиралдаа илүү үнэнч, эзнийг л хүсэн гуйцгаая. Эзэнтэй илүү дотн байхын тулд энэ ертөнцийн зүйлээс алдах байсан ч залбирлаар зөвхөн эзнийг л хүсэн тэмүүлье. Эхлэл номд Йосеф хэдийгээр боожлогдсон, хилмигдүүлж шоронд хоригдсон ч эзэнтэйгээ харилцах тэр нөхөрлөлдөө үргэлж холбоотой байсан. Бодит нөхцөл байдал нь бидний хүсснээр болохгүй ч эзэн бидэнтэй хамт байж залбиралд минь хариулсаар байна. Эзэн бидний залбиралд өөрийгөө бүрэн өгч үргэлж хамт гэдгээ сануулж байдаг. Өндөр ууланд, зэлүүд талд, уртсандч, ортондч бай. Эзнээр л баяр хөөртэй байх. Энэ нь чин үнэн залбирлын биелэлт юм. Халелуя, магтан дуулъя. Миний бүх гэмт цагаат тогтсон. Есүс эзэнтэй хамт байхад хаанч байсан их эсний улс. Магдалины дууны номын 174.